Энэ бол одоогоос 1400 жилийн өмнө монголчууд бичгийн төгсгөлтэй байжээ гэдгийн хөдөлшгүй баталгаа юм. Тэгвэл хүйс цулган бичгтээ бүх талаараа төстэй байх нэгэн шинэ хөшөөний тухай одоо танилцуулъя. Энэ бол Аранга аймгийн музейд байгаа Брахми үсгээр бичигдсэн бугтын гэрэлт хөшөө юм. Одоо энэ бидний ирсэн газар бол Аранга аймгийн Цэцэрлэг хотын одоо энэ хуучнаар Заяа хүрээ гэж энэ музей болсон. Энэ эртний сайхан барилгын дотор энэ яг төв хэсэгт нь голлуулаад тавьсан мэлхий чулуун дээр босгосон. Дээрээ бол одоо чонын толгой хөшөөтэй. Дунд төвдөө бол одоо согд өчгтэй, ардаа бол брахми өсгтэй, брахми өвчгтэй юм хөшөө гэж үздэг. Энэ 550-аад он тэрнээс хойшоо Төрөө төргийн хаант улсын үед хамаардаг. За Төрөө төргийн хаант улсын үед бол бас Торгон замын харилцаа их маш сайн хөгжиж байсан. Тэгээ энэ бүс нутагт байсан хаадууд тэр дундаа бол бас олон төрлийн шашин соёл орж ирж ирсэн. Нэг нь бол энэ брахми өсгтэй хөшөө, согд өсгтэй хөшөө байгаа. За энэ үед бол Жанас Гүфти гэдэг хүн Цэв улсаас хөөгдөд Тасмаар хаанд оргонол ирж ирсэн байдаг. Тэр Тасмаар хаан бол будны шашныг одоо илүүх хүндэд гэж өөрийн одоо язгууртныхаа хүрээнд бол шүтдэг тагтдаг байсан бол л да. Тэгээ тэр хүн бол тэр шашны том сурталтныг бол энэ дацарч өөрийнхөө эвэлд авч олон хөшөө дурслуудыг босгосон гэж ярьдаг.